Энэ бол Tecno Spark Go 1. Зах зээл дээрх хамгийн өндөр үзүүлэлттэй, хамгийн хямд үнэтэй гар утас. За тэгэхээр хэдүүлээ хамтдаа unbox хийж үзцгээе. 120 Гц-ийн smooth display. За тэгэхээр тоглоом тоглоход бол маш тохиромжтой гэсэн үг. За 4 дээр нэмэхэд 4 ГБ-ийн шуурхай санах ойтой. Тэгэхээр олон аппликейшн зэрэг оруулахад бол ямар ч асуудалгүй ажиллана гэсэн үг. Энэ маань ерөөсөө 439-өөс 539 мянган төгрөгийн хооронд худалдаалагдж байгаа завгар байгаа Go 1 нь 4.5G дэмжих боломжтой. Тэгэхээр одоо ингээд 5G нэвтрээд эхэлчихэж байгаа гэдэг чинь 4.5G-ос тийм ч удаангүй хүлээж аавна гэсэн үг. 13 мегапикселийн үндсэн камертай, хажуу талтай бас fingerprintтэй юм байна. За энэхүү Tecno гэх брендийн тухайд бол Steakhouse дэлгүүрт одоо загвараараа янз янзаараа худалдаалагдж байгаа. Тэгэхээр 439 мянган төгрөгнөөс сая 59 мянган төгрөг хүртэлх загварууд байгаа. Та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За энд утас маань байна. Тайрцгийн дотор юу байгааг хамтдаа харцгаая. Энд зүү байна. За энд болохоор адаптер байна. USB-тэйгээ Type-C мэдээж. За мөн AUX хөвчнүүдтэй. Tecno загварын гар утаснууд бүгдээрээ AUX оролттой гэдгээрээ давуу талтай. Ерөөсөө ямар ч delay-гүйгээр ажилладаг учраас тоглоом тоглоход илүү тохиромжтой байдаг. За утас маань гараад ирсэн нь шүү. За тэгээд дэлгэцэн дээр нь 120 Гц-ийн дэлгэц smooth display гэж байна. За 128 ГБ-ийн багтаамжтай энэхүү загвар нь ердөө 539 мянган төгрөгөөр Steakhouse дэлгүүр дээр зээлээр урьдчилгаа төлөхгүйгээр хувааж авах боломжтойгоор гэх мэтчлэн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар асуудал гарч байгаа. За тэгээд энэ чинь бас смут юм байна шүү. Дэлгэцний яалтчгүй л смут юм байна. За мэдээж 2 SIM карт орно. Хажуу талдаа одоо яг энэ хуруугаа мэдрэх, хурууны хээ унших үйлдэлтэй учраас тунд авгүй хуруугаа таниулаад бас face нүүр танин мэдээж. За iOS гэдэг одоо Android дээр суурилсан үйлдвэрлэлийн системтэй. Тэгэхээр ерөөсөө яаж ийм хямдхан мөртлөө ийм өндөр үзүүлэлттэй байгаад байгаагийн нууц нь бол за энэ Tecno-гийн хөгжүүлсэн iOS Android дээр суурилсан Android 14 үйлдвэрлэлийн систем байгаа. За энэ үйлдвэрлэлийн системийнхаа тусламжтайгаар одоо энэ хямдхан үнээр бүтсэн гар утсыг энэ өндөр үзүүлэлттэй болгож чадж байгаа гэсэн үг. Камерны хувьд камерыг хэдүүлээ хамтдаа чеклэе. AI камертай учраас ерөөсөө за яг авч явах үедээ бол тийм ч сайн харагдахгүй байна. Тэгснэ авсан өнөө бол нэгтэршил бол айгуу гоё гарч ирд юм байна. За тэгээ барихад бол тун хөнгөн нэмхэн харахад бол дизайн бол бас давгүй цэвэрхэн. За тэгээд гол нь 120 Гц-ийн дэлгэцтэй. Тэгэхээр ерөөсөн нүдэнд муугаар нөлөөлж, сөргөөр нөлөөлж нүдийг чинь ядраахгүй гэсэн үг. Мөн тоглоом тоглоход хамгийн өндөр үзүүлэлтүүдээрээ асуудалгүй явна л гэсэн. За үзье гэх юм бол Steakhouse-ийн бүх салбаруудаар хүрэлцэн ирээд үзэж болно. За Эрдэнэтэд орхон моолд байгаа. Улаанбаатарт 5 салбар ажиллаж байгаа. Хар хорин, Apex хорооллын, за мөн 19-ийн Paragon Mall, Ярамгийн Food City, Central Mall-ийн 4 давхарт тус байрлаж байгаа. Тэгээд хаягийн мэдээлэл болон гар утасныхаа дэлгэрэнгүй мэдээллийг яг одоо комент үлдээгээд аваарай. Энэ бол Steakhouse Tecno байлаа.